Сайн байна уу? Танд игрээ блокчейн цахимгарааны системээр дамжуулан нийслэлийн ерхий боловсролын Монгол алдар сургуулийн суралцагчийн эцэг их асран хамгаалагч харгалзан дэмжигчтэй байгуулах сургалтын гэрээ баталгаажуулах 4 алхам бүхий дараах зааврыг хүргэж байна. 1-р e-гэрээ системд нэвтрэх. Та e-гэрээ цэгийн маань цахим утсан зочилж дэлгэцийн марган дээд болон байрлах нэвтрэх гэдэг дээр дарахад дангаар нэвтрэх эсвэл имэйлээр нэвтрэх гэсэн сонголт гарч ирнэ. Та дангаар нэвтрэхтэр дарснаар дан танил нэвтрэлтийн систем рүү өсрөн нэг удаагийн код, банкны эрх тоон гарын үсэг гэсэн сонголтоос өөрт тохиромжтой хувилбараар нэвтэрж авах боломжтой. Энэ тохиолдолд таны дан мэдээлэл буюу хувийн мэдээлэл автоматар баталгаажна. 2-дугаар эцэг их асран хамгаалагч сургуулиас мэдээлэл хүлээн авдаг имэйл хаягаа холбох. Дэлгэцийн марган дээд болон байрлах өөрийн профайл хэсэгт зочилж хувийн мэдээлэл гэдэг дээр дарж имэйл хаяг гэсний харалтаа арга байрлах холбох товч дээр дараарай. Таны бүртгүүлсэн имэйл хаягт таны тус имэйлээр нэвтэрж орох үед ашиглах 8 орон бүхий нууцуг болон 6 орон бүхий нэг удаагийн баталгаажуулах кодтой цахим шууд очих юм а. Та баталгаажуулах кодоо хийгээд нэвтрэх нүрд автоматар үсрэхэд имэйлээрээ нэвтрэх гэдгийг сонгоод имэйл хаягаа бичээд 8 оронтой нууцуг ашиглан нэвтрээрэй. 3-дугаарт эцэг их асран хамгаалагч гарын үсгээ үүсгэх. E-гэрээ цэгийн маань цахим утсанд нэвтэрч авсны дараагаар дэлгэцийн марган дээд болон байрлах өөрийн профайл хэсэг зочилж гарын үсэг гэдэг дээр дарж ороод гарын үсэг цанханд өөрийн цахим гарын үсгээ зурх олон зургаар оруулаад үүсгэх товчийг дараарай. Гарын үсэг цанханд байрших гарын үсгийн формат хэсэгт өөрийн онцлогоос хамааран стандарт эсвэл богино гэж сонгож үүсгээрэй. Суурин болон зөөврийн төхөөрөмж эсвэл гар утсаараа хүртэл гарын үсгээ зурж үүсгэх боломжтой. Хэрвээ зургаар оруулах бол тохирох зураг оруулсны дараагаар гарын үсэг үүсгэх цонхны доод хэсэгт байрлах зураг засварлах гэдэг дээр дараад гарын үсгийн бичвэртэй хэсгээ идэвхжүүлж үүсгэсэн тохиолдолд таны гарын үсэг энэхүү гэрээнд гарын бичвэрээ дарахгүй илүү боловсронгуй зурагдах юм а. 4-р суралцах гэрээ баталгаажуулах. Та бүхэн гарын үсгээ үүсгэхийн дараагаар миний баримтжиг үндсэн цэсний ирсэн баримтжийг дэд цэсэнд байрших сургуулиас илгээсэн 2025-аас 2026 оны суралцах гэрээн дээр дарахад хүлээгдэж буй төлөвтэй баталгаажуулахад нэлээд харагдана. Та дэлгэцийн зүүн талд байрлах таны бүлэг хэсэгт сурагчийн ангийн мэдээллийг зөв сонгоод хүүхдийнхээ овог, нэр, утасны дугаар, гэрээ хаяг, имэйл хаяг зэргийг нэг бүрчлэн зөв бичээд гарын үсэг гэдэг дээр дарсны дараагаар доош гүйлгээд дангаас мэдээлэл татах гэдэг товч дээр дарж дэлгэцийн баруун дээд болон байрших баталгаажуулах товчийг дараад тус 7 удас гэрээг сайтар уншиж танилцсан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үршээний өсөө зөвлөөд баталгаажуулах товч дээр дахин дараарай. Таны баталгаажуулсан энэхүү гэрээг сургуулийн нийгмийн ажилтан, сургалтын менежер болон ерөнхий захирал тус бүр баталгаажуулснаар хүлээгдэж буй төлөвөөс баталгаажсан төлөв шилжиж хүчин төгөлдөр болох юм а. Та баталгаажсан гэрээтэй ахин танилцах PDF файлаар татаж авах шаардлагатай тохиолдолд e-гэрээ блокчейн цахимгарааны систем рүү имэйл эсвэл дангаараа нэвтэрж ороход миний баримтжиг үндсэн цэсний ирсэн баримтжиг дэд цэсэнд хадгалаатай байрших юм а. Танд цонхлолтын гэрээ баталгаажуулахтай холбоотой асууж чадварлах зүйл гарвал дараах дугаарт холбогдох болон e-гэрээ системийн Facebook хуудасаар холбогдож тусламж аваарай. Цаг цаваа хэмнэж цаас өрөхгүйгээр хүүхдийнхээ сургалтын гэрээг цахимаар баталгаажуулж буй эцэг их асран хамгаалагч танд баярлалаа.